За. Төрүүн тэр Гамбат гишүүн энэ их хурл чи яатсан юм бэ гэж асууж байсан. Би бол энэ их хурлын гишүүд чи яачаад байгаа юм бэ гэж хэлсэнмөр. Гэхдээ тэгээ нэг хэргийг одоо энд авцраал ингээл засгийн газрын төвшөнд их хурлын төвшөнд авчирж яриад сая хэлж шít өдөрт хэдэн зуун мянгаараа л хэрэг гардаг шít. Тэгээ одоо яах их хурл одоо ингээд нэг хэргийг авцраад ингээд энд одоо сүүлдээ бүр хэрэг ярьдаг болох гэж шít. Хэргийн дотоод асуудал руу одоо нарийн ширээ асуудлыг ярьдаг болох гэж шít. Асуугаад байна шít. Тэгээ прокурорын зөвшөөрлөлийн хүрээнд л сайд учрал тайлбарлаад байна л д. Тэгээ чи их буруу жишг тогтоож шít. Цаашдаа ингээд асуудлыг одоо ингээд сенсац болгоод ингэчүүл одоо тэгээд их хурл засгийн газрын төвшөнд авч ярьдаг ийм байдал руу орох гэж шít. Яг ойлгож байна. Хүний эрхийн асуудал, зөрчигдсөн асуудал тэр талаас нь ярьж байгаа бол сүүлдээ асуудал чинь өөр тийшээ хувирж шít. Тэгээд чи одоо их хурлын гишүүд чинь үндсэн үйл ажиллагаа нь хууль тогтоох үйл ажиллагаа шít. Та бидний баталсан хууль тогтоогч нарын баталсан хуулийн хүрээнд л энэ мөрдөн байцаагч нар ажиллаж байгаа шít. Тэгээд цаашдаа сая сайд хэлж байна. Энэ мөрдөн байцаах үйл ажиллагаа хэрэг бүртгэлтэй үйл ажиллагаа хийж болох юм уу? Хөндлөнгөөс нь одоо нөлөөлөх байдал чи үүсэхийг үгүйсэхгүй болж шít. Тийм учраас би гишүүдийн бол энэ одоо хууль тогтоох үндсэн үйл ажиллагаанд л анхаарлаа хандвал. Хуралдаас уу хажууд чинь төрийн байгуулалтын байнгын ороо 2 цаг 3 цаг хүлээгээд эртсэн бүрдэхгүй байж байна. Тэгсээр үндсэн үйл ажиллагааны гадуур ус төрцүүл энэ хэвлийнхэн сайхан овоо осгож өгөх босгосон овоон дээр нь сайхан ус төрчнөр нь талцаж сайхан одоо хуваагдаж алдсах юм да. Тийм учраас үндсэн үйл ажиллагаан дээр анхаарал хандуулж ажиллаач. Хууль тогтоох, санаачлах, ажлын хэсэгт орж ажиллах, хэлэлцүүлгэн суух, хуралч болгондоо суух ажилдаа л анхаарлаа хандуул. Тэрнээс энэ ажлыг чинь хийдэг байгууллага, хяндаг байгууллага, мөрдөн байцаадаг байгууллага, эрх үхий байгууллагууд нь байгаа шүү дээ. Тэгээ эднэр яах юм? Тэгээ үнэхээр хариуцлага алдсан бол, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх хуулийн заалтан ч байж байгаа шүү дээ. Тэгээ ингээл их хурлын гишүүд нь урдуур нь орж ирэл асуудлыг жинхэнэ улс төржүүлнэ гэдэг чинь энэ л бах та. Улс төржүүлж асуудлыг ингээд тэгээд цаашдаа хэрэг болгоныг ингээд одоо байнгын орон дээр авчирч ярьдаг болно гэвэл энэ их л буруу жишг. Эн чинь хийдэг, хяндаг, мөрддөг, нотлох баримтыг бүрдүүлдэг бүгд одоо санкцаар байгаа шүү дээ. Эрх үхий хүмүүс нь байгаа шүү дээ. Тэ энийг л хийлдэ. Би асуулт алга байна. Надад саналаа хэлье.